манай судалгааны талбай бол одоо цүлийн хээрийн талбай байгаа. Ингээд цүлийн хээрийн талбай нь бол нийт Монгол орны одоо хээрийн 20% эзэлдэг ийм цүлийн хээрийн талбай байгаамаа. За цүлийн хээрийн талбай маань өөрөө бол одоо уур амьсгалын өөрчлөлт, хүний нөлөө мөн мал бэлчээрлэлтийн хэтрүүлэлт эдгээрээс үүдээд дороотж байгаа гэдгийг бол бүгд ойлгосон байна. За ингээд гадаадын олон улсын яг цүлийн хээр дээр болон яг тухайлбал яг Монгол орны хөрс зэрэгэлдээ өвөр Монголд хийсэн яг ижил цүлийн хээр дээр хийсэн судалгааны ажлуудыг ингээд нэгтгэд аваад үзэхээр 1500 орчим судалгааны ажил бол ямар чиглэлийн судалгааны ажлууд хийгдсэн байдаг вэ гэхээр цагуур уур амьсгалын өөрчлөлтийг бол урьдчилан таамаглаад түүнд зориулаад одоо ямар нэгэн тохиромжтой менежментүүдийг авч хэрэгжүүлсэн туршлагуудын тухай олон улсын судалгааны өгүүлбэрүүд гарсан байдаг юм байна. Дараагийнх нь 250 одоо энэ судалгааны өгүүлбэр бол юу гэсэн байдаг вэ гэхээр яг тухайн одоо дороотсон бүлгэмдэл дээр байгаа доминант буюу одоо гол үндсэн ургамал бүлгэмдлүүдээ ex situ, in situ орчин өөрөөр л одоо биотехнологийн аргаар дахин тармилжуулах, үрийг цуглуулах зэрэг ийм ажиллагаануудыг бол хийсэн тухай судалгааны өгүүлбэрүүд байт юм байна. За 145 өгүүлбэр бол одоо яг хашааллын нөлөө, хашиж хамгаалсны нөлөөгөөр бэлчээр одоо яаж сэргэж тэгээд азотын нөлөөлөл, азотын одоо бордоогоор нэмж борцсон эдгээр одоо судалгааны ажлуудын үр дүнг бол танилцуулсан байдаг. За азотын тухай товчхон ярих юм бол азот бол өөрөө ургамлын газрын дээд биомассын одоо газрын дээд хэсгийг бол нэлээд массыг бол нэмэгдүүлэх юм үүрэгтэй хөрсний бол макро элемент гэж явдаг. За ингээд бидний судалгааны ажлын зорилго болохоор манай ботаникийн цэцэрлэгт хүрээлэн бол нийт 3 сууринтай. Энэ болохоор нэгдүгээр тал Дорноговь аймгийн Далан жаргалын сувнд байрлах цүлийн хээрийн судалгааны талбай, нөгөөх нь болохоор Сүхбаатар аймгийн Төмөн зогтод байрлах хуурай хээрийн судалгааны талбай, гурав дахь нь бол Төв аймгийн Мөнгөн морьтод байрлах уулын хээрийн судалгааны талбайнууд байна. Эдгээр талбайнуудад бол манай судалгааны байгуул болохоор тус бүр дээр нэг талбайг бол хашиж хамгаалаад тэгээд түүн дээр бол судалгааг явуулдаг. За өнөөдөр бол би зөвхөн цүлийн хээрийн талбайг танилцуулъя. Одоо ингээд цүлийн хээрийн талбай нь болохоор яг гол үндсэн бүлгэмдэл нь зорилгочт нь бол одоо говийн ялхан айг таан байгаа. За эдгээр талбайнууд дээр бид нар ямар ажлыг авч хэрэгжүүлсэн бэ гэхээр нэгдүгээр бол тухайн талбай дээр нэг талбайг бол хашиж хамгаалсан. Хоёрдугаарт нь болохоор яг зэрэгэлдээ бол огт хашаалаагүй мал өөрөө бэлчиж байгаа байглаа. За N1 талбай гэдэг бол азотын бордооны хэмжээгээр нэрлэлсэн байгаа. Тэрийг би дараа нь тайлбарлая. N2 гэдэг нь бол тухайн одоо N1-ийг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээний азотын бордоогоор хашиж агаад бордсон гэсэн үг. Ургамал бүлгэмдлээ. За эдгээрээс одоо хоёр дахь зорилт нь болохоор эдгээрээс гарч ирж байгаа бид нар бүх мониторингийнхаа судалгааны датаг аваад яг ямар одоо хоорондоо ялгаатай одоо үр дүн үзүүлж ийн гэдгийг тодорхойлох ийм зорилгыг бол төвшүүлсэн. За Дорноговь аймгийн Далан жаргалын суман дээр байрлах одоо тус судалгааны талбай маань бол өөрөө жилийн дундаж агарын дундаж температур нь 3.3 градус тэгээд дундчаар за жилд унах хурд унсны хэмжээ бол 133.8 мм хэмжээтэй. Ингээд яг тухайн цаад болонд харагдж байгаа бол малын тоо толгой бол яг тухайн сумын малын тоо толгой бол жилээс жилд өсөх хандлагатай. Тэр дундаа бол ямааны тоо толгой бол өсөх хандлага бол ажиглагдж байгаа. За дараа нь болохоор яг 2010 онд бид нар талбайгаа бол хассан. Өөрөөр хэлбэл 15 жилийн өмнө. Тухайн 15 жилийн өмнө талбайгаа бол хасж явах үедээ яг тухайн талбайнууд дээрээс хөрсний дээж аваад азотын хэмжээг бол тодорхойлсон байна. За судалгааны арга зүг бол товчхон дуртай. За хашааг бол хашаа үүсгэсэн, хашсан болон хашаагүй талбай. Мөн одоо азотын бордоотой 1 хэмжээтэй бордоотой, 2 хэмжээтэй бордоотой гэсэн юм 4 судалгааны талбайг авсан гэсэн. За судалгааны үр дүнгээс товч харилцуулах юм бол энд харагдаж байгаагаар бол одоо хамгийн ихний график болохоор тусгай бүрхөц буюу одоо газрын дээр харагдаж байгаа нийт бидний одоо харж байгаа биомассын хэмжээ л гэсэн нүдэн баримжаагаар харахад. За хоёрдугаар баганд байгаа болохоор зүйлийн баялаг буюу зүйлийн тоо хэмжээ. Тухайн 1 м квадрат дотор байгаа ургамлын зүйлийнх нь тоо. За 3 дугаар энэ доод баганд харагдаж байгаа бол зүйлийн олон янз байдал гэсэн. Харахад 15 ширхэг зүйл ургамал байгаа боловч тэрэн дотор бүгдээрээ нэгэн зүйл байж болно. Тэгэхээр яг бүгдээрээ шарилжж байдаг юм уу те. Тэгэхээр тэр бол яг одоо тийм сайн чанарын бэлчээр биш байна гэсэн үг. Тэгэхээр тэр үзүүлэлтийг харуулдаг энэ зүйлийн олон янз байдлын үзүүлэлт байна. За дараагийнх нь болохоор зүйлийн жигд байдал гэсэн үг. Нэгэн зүйл дангаараа доминантлаад ургаад байвал тэр бас тохиромжтой биш гэсэн үг.
олон зөвлүүд холилдоод яг ижил пропорцоор бол ургах хэрэгтэй гэсэн. За үүнээс аваад үзэх юм бол одоо бидний N1, N2 буюу азотоор борцсон талбайнуудын маань зүйлийн одоо олон янз байдал бол нэлээд өндөр болоод гараад ирсэн байна. За цаад дээд буланд харуулснаар бол зүйлийн баялаг бас нэлээд өндөр. Харин эсвэргээрээ нөгөө мал бэлчиж байгаа талбай маань одоо зүйлийн баялаг, зүйлийн олон янз байдал нь бол буурсан бага байгаа гэсэн хандлагатай. За энийг түр алгасъя. За дараагийнх нь болохоор тухайн одоо мал бэлчиж байгаа зөнгөөр нь бэлчээгээд орхисон байгаа талбай дээрээ бид нар ингээд датагаа цуглуулад аваад үзэхээр яг мал маань өөрөө яг урамл бүрхэгцэд яаж нөлөөлөд байна, урамлын үзүүлэлтүүд яаж нөлөөлөд байна гэд хараад үзэхээр мал бэлчээрлэлтийн нөлөөгөөр бол одоо зүйлийн баялаг буурж байна. Яг мал бэлдсэн талбай дээр маань. За дараа нь зүйлийн олон янз байдал буурж байна. Тэгээд мөн жигд байдал буурч ин гэсэн юм үзүүлэлтүүд бол гарсан байгаа. Тэр дундаа болохоор яг малаар нь аваад үзэхээр яг цөлийн хэрийн маань талбай дээр болохоор тэмээ ямааны ол нөлөөлөл хамгийн өндөр байсан. Тэмээ ямаа гэсэн. За ингээд бид нар судалгааныхаа бүх анализуудыг авч үзэж агаад манай хассан талбай дээр болохоор малын нөлөө огт байхгүй гэсэн. Тэгэхээр тэндээс бид нар юу авч үзэх вэ гэхээр зөвхөн цагаан гарын нөлөөлөл урамл бүлгэмдэлт маань бас яаж нөлөөлж байгааг гэдгийг харуулж байгаа одоо энэ график дээр. За эндээс харахад хөрсөн дэх азот болон фосфор маань өөрөө одоо зүйлийн олон янз байдал болон зүйлийн тоонд бол эрэг нөлөөтэй байгаа. Өөрөөр хэлбэл сайн болгоно гэсэн. Гэхдээ азотын маань хэмжээ бол яг одоо тэр Шеннон гэдэг тэр улаан зураасаар байна гэдэг чинь зүйлийн олон янз байдлыг бууруулдаг гэсэн. Азотоор бордоод азот ихтэй хөрс байх тусмаа азотоор бордох тусмаа зүйлийн олон янз буурна. Гэхдээ дээгүүр нь харагдаад тусгын бүрхц болон зүйлийн тоо ихсдэг. Өөрөөр хэлбэл бид нар ургаж хураах зорилттой бол азотын бордоо тохиромжтой байна гэсэн үгнээс гараад. За дараа нь ингээ харахаар энийг сая тайлбарлалаа. За одоо ингээ бид нар яг судалгааны анализыг ингээд яг багцлаад нэг ийм дүгнэлт хилцүүлэг дээр аваад ирэх юм бол энэ бол зөвхөн цөлийн хэрийн бидний судалгааны талбай дээр үр дүн шүү. За ингээд аваад үзэхээр манай цөлийн хэрийн судалгааны талбай дээр нөлөөлж байгаа нөлөөллийнх нь үзүүлэлтээр аваад үзэхээр мал бэлчээрлэлт бол 30% нөлөөлж байна. За азотын бордоо бол 12% нөлөөлж байна. Цагаан гарын нөлөөлөл бол 50%. Тэгээ хөрсний өөрийнх нь одоо чиг, хөрсний эрүүл байдал энэ төр одоо эдгээр үзүүлэлтүүд нь бол макро элементээр хангалттай байх эдгээр үзүүлэлтүүд нь бол 8% нөлөөлөлттэй. Гэхдээ хөрсний одоо тэр макро элементээр баялаг байх, хөрс чигтэй байх эдрийг бол бид нар бас хацангуй шийдэж чадна тийм үү. Тэгэхээр энэ азотын бордоо хөрсний нөлөөлөл хоёрыг нийлүүлэхээр бас 30% нөлөөлөлттэй байна гэж ойлгож байна. За эдгээртэй яг адилхан судалгааны ажлууд бол гадаадд бол нэлээд олон хийгдсэн байдаг. Үүнээс бид нар яг юу гэж дүгнээд байгаа вэ гэхээр цөлийн хэрийн талбай яг тухайн одоо бэлчээрийг сэргээхэд нэгдүгээр хашааж хамгаалах бол маш одоо үр дүнтэй нэгдүгээр. Хашааж гэхдээ мэдээж тэр том хэмжээний бэлчээрийг бол бид нэр хашаад байж чадахгүй. Тэгэхээр саяны судлаачийн маань дурдсанаар бол одоо сэлгээний арга байж болох юм тийм үү. За хоёрдугаарт нь болохоор азотын бордоо бол маш нөлөөлөлттэй байж болно. Азотын бордоон дундаа одоо N1 хэмжээтэй буюу бид нар N1 хэмжээг болохоор 1 м²-д 2.5 мг азотын нийлбэл бордоог бол авч ашигласан найруулга. Тэгэхээр энэ хэмжээний тохиромжтой хэмжээний азотын бордоо бол маш чухал юм байна. Бас бэлчээрийг сайжруулахад тэгээ бүрхцийг нэмэгдүүлэхэд хадлан авах зорилтоор ч юм уу энэ арга менежментүүд бол маш тохиромжтой юм байна гэсэн ийм үр дүнд товчхон үр дүнд хүрсэн байна.